Жинглээд өргөт гарсан зөрчлөөр цагдаагийн алба хаагч Эрзэнийн сумтай буугаар иргэнийг буудсан гэх мэдээлэл гарсан. Харин цагдаагийн байгууллага тухайн иргэн хууль ёсны шаардлага биелүүлээгүй эсэргүүцэл үзүүлж биед халдсан учраас тусгай хэрэгсэл ашигласан гэж тайлбар өглөө. За нөгөө талаас буудуулсан гэх иргэн цагдаагийн алба хаагчийг худал мэдээлэл түгээж байна гэлээ. Цагдаагийн албаагч иргэнийг буудсан гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга Хурандаа Баатар тайлбар өглөө. Тэрээр тухайн тохиолдолд нь хууль ёсны шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн үйлдэлтэй холбоотой бөгөөд тусгай хэрэгсэл ашигласан нь хууль заасан үндслийн дагуу хийгдсэн гэдгийг хэллээ. Дуудлагын дагуу очсон автэргүүлийн 2 албаагч 4 хүн хоорондоо маргалдаж нэг эрэгтэй гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодож байсан нөхцөл байдал илэрсэн гэж мэдээлсэн юм а. Үйлчлээ тасан зогсоохыг шаардсан шаардлагатай байхад тухайн иргэн бол үйлчлээ зогсоогоогүй. Иймээс бас дахиж нэмэлт эргүүл дуудсан. Нэмэлт эргүүл ирэхэд цагдаагийн албаагчийн биед бас халдсан ийм үйлдэл гаргасан. За ингээд 5 удаа анхааруулж шаардлага тавьсан. Тухайн иргэн үйлчлээ бол зогсоогоогүй учраас нэг удаа анхааруулж цагдаагийн алба байгууллагын хууль заасан 51 төр зүйл заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл болох Эрзэний сумтай ийм байдаг нэг бүрийн тусгай хэрэгсэл энэ буугаар нэг удаа тухайн бууг хэрэглэсэн ийм үйлдэл гарсан. Цагдаагийн албаагч гэр бүлийн хүчирхийллийг зогсоох зорилгоор анхааруулга өгсөн боловч үйлдэл үргэлжилж нэмэлт эргүүл дуудсан байна. Нэмэлт хүч ирсний дараач бие талцсан үйлдэлд автагдсан тул нийт 5 удаа анхааруулга өгсөн зогсоогүй гэж тайлбарлалаа. Тухайн иргэн түргэн тусламж дуудан анхны тусламж үзүүлсэн байна. Буудуулсан иргэний гоё хэсэгтээ шалбарсан гэж байгаа бол тухайн иргэний зүгээс биеийн байдал хэвэн биш байна. Би гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байдаг. Найзыгаа гаргаж өгөхгээ зогсож байхад ирж халдсан. Эхнэр хүүхдүүд минь хүртэл цагдаагийн албаагч халдсан гэсэн тайлбарыг өгчээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйл тусгай хэрэгслийг ямар тохиолдолд ашиглахыг хуульчилсан байдаг. Нөгөө талдаа тус хуулийн 69-1 цагдаагийн албаагч хүний эрх чөлөөнд хууль бусаар халдахыг хориглосон байдаг байна. Иймээс иргэний зүгээс цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан тохиолдолд дотоод хяналтаар тухайн албаагч тусгай хэрэгслийг хууль заасан журмын дагуу ашигласан эсэх болоод иргэний эрх зөрчигдсөн эсхийг давхар шалгаж тогтоох юм а.